Ариун шүдэд шүдний эмнэлгийн эрхлэгч эмчээ ариун төмрийн санаачлагаар Ховд аймагт анх удаага авагддаггүй шүдлбэр буюу имплант суулгах хагалгаа хийж эхлээд 4 жил болж байна. Ариун шүдний эмнэлгийгээ туршиглан хийгддэг тус хагалгааг Монсай шүдний эмнэлгийн эрхлэгч эмч анагаах ухааны доктор Утхан болд эмчийн удирдлаганд ор хийдгээрээ онцлогтой. Манай эмнэлэг үйл ажиллагаагаа явуулаад 16 дахь жил болж байна. Тэгээ одоогоор манайх 4 их эмчтэй. За тэгээд эрэлт хэрэгцээ хаана вэ? Тэр газар бид нараас очиж үйлчилж байна. Тэгээд өнгөрсөн жил бид нар 8 суманд очиж ажилласан. Тэгээд одоо энэ жил бас маш олон сумууд эрэлт хэрэгцээтэй захиалга өгч байна. Тэгээд бид нар лөө эртхэн бас захиалга өгөөд хуцаар холбогдож бас бид нарыг урьж болно. Бид нар нүүдлийн шүдний эмнэлгийнхаа багжийг аваад очиод тэнд 7-10 хоногоос ажиллах боломжтой байгаа. Нүүр ам судлалын шинжлэх ухаанд хамгийн эрэлттэй хийгдэж байгаа имплант суулгах ажиллаврыг орон нутагт хийж эхэлснээр иргэдийн цаг хугацаа зардал мөнгийг хэмнэж чадсан үйлчлүүлэгчдийн таашаалд нийцсэн эмчилгээ үйлчилгээний нэг төрөл болж чаджээ. Одоо сүүлийн үед хүмүүсийн дунд өвчлөлүүдээс бол хотоодны хавдар, илэгний хавдар гэх хотоод улаан хоолойн замын хавдар их байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр энэ шүдгүүдэлтэй холбоотой байна. Хүмүүс хоолыг ер нь зажилж идгээ байж. Зажилж идэх гээд тэгэхээр шүд нь байхгүй байна. За тэгээ шүд хийлэх гээд тэгэхээр шүд нь ерөөсөө хүмүүсийн ойлголт одоо ерөөсөө л нэг авдаг нэг хунцар шүднээс цааш ер нь ихэнх хүмүүс бол мэдэхгүй байна. Цөөхөн хүмүүс бол мэдж байна. Тэгэхээр энэ дээр ямар мэдээлэл хүрэх гэж байна вэ гэхээр ас баруун хязгаарт бол энэ хамгийн сүүлийн үеийн технологи буюу одоо тэр өөрийн шүд шиг хамгийн тогтцтой удаан эдлэгээтэй бусад шүдийг гэмтээхгүйгээр хийгддэг авагддаг шүд буюу имплант. Одоо сүүлийн үед хүмүүс 3 дахь байнгын шүд гэж бас нэрлэдэг байгаа. Үүнийг бол хийж эхлээд одоо 4 жил болж байна. За манайх бол Отхон болд буюу анагаах ухааны доктор тэд багштайгаа нүүр ам судлалын их эмч Монсой эмнэлгийн захирал бас хамтарч ажилладаг. За тэгээд бас хэцүү одоо имплантууд, за тэгээд бас гажиг засал, тэгээд шүдлбэр, хиймэл шүд, нүүрвч, бүрээс гэдэг бас гүүрсэн шүдлбэр дээрээ бас дандаа зөвлөгөө авчаас хамтарч ажилладаг байгаа. За энэ удаад бас биднэрт бас боломж ирж байна. Бас Отхон болд багш маань баян үйлгээд бас тэнд бас сургалт буюу бас үзлэгтэй байгаа. Давхар бас манай ховд руу ирээд ховдоос бас энд нэг өдөр бас биднэрт үйлчлэх боломж байгаа. Тийм учраас одоо өмнө нь захиалга өгч байсан имплант хийх үү одоо ийм хийлгэмээр байна гэсэн хүмүүс манайх руу яаралтай хандаарай. Тэгэх юм бол биднэрт одоо Улаанбаатарт имплант шүдийг хийхийн тулд тухайн хүн 4 удаа эмнэлэг дээр ирдэг. Үндсэндээ 3-аас 6 сарын хугацаанд тэр хүн шүдтэй болдог. Тухайн хүний ясны бүтцээс хамаардаг байгаа. За яс бүтэц сайтай нэгт ясжилттай хүмүүс бол 3 сарын дараа шүдтэй болдог. Тэгтэл одоо ясжилт муутай хүмүүс бол хиймэл яс хийн. Тухайн одоо суулгац маань ясандаа бэхжихийг хүлээж жоохон уддаг байгаа. Улаанбаатараас баруун аймагт ингээ хол газар ирэхэд онгоцны зардал ямар үнэтэй байгаа илээ. Онгоц ямар хол явж байгаа илээ. Автобус маань бас ямар ядарч явж бид нар хүрдэг билээ. Тэгээд тухайн тэр хүн ирж очихын 8 удаагийн энэ зүйлийг бид нар Улаанбаатарт очиж тэр тусламжийг авах боломжгүй. Харин багшигаа бид нар ураад хүмүүсээ бөөгнүүлээд хэцүү одоо ийм кейс бол буюу энэ хүмүүс дээр бол хийлэх боломж байна. Тэгээд багшийн одоо зав боломж нь болохоор одоо яг маргааш манай эмнэлэг дээр ажиллаж таарч байна. Тийм учраас бид нар яаралтай байдлаар ингэж бас зөвлөгөө хүргэж байна. Өмнө нь ч гэсэн би фэйсбүүкаараа яг ийм эмнэлэг дээр эмч нар ирэх гэж байна гэж бас мэдээлсэн байгаа. За нэгдүгээрт бол энэ, хоёрдугаарт нь имплант хийхэд бол үнийн хувьд бол мэдээж бол үнэтэй. Энэ бол тогтц сайтай хамгийн сүүлийн үеийн тухайн хүндээ яг өөрийн мэд санагддаг шүд учраас үнийн хувьд бол үнэтэй байдаг байгаа. Тэгтэл үүнийг бол 3-аас 6 сарын хугацаанд юм уу 4 сарын хугацаанд зээлэр буюу лизингээр одоо хийлэх бас боломж байгаа. Тухайн хүн урчилгаа нэг 30-50% өгчих юм бол үлдэгдлийн саруудтай хуваагаад лизингдэх боломж байгаа. Тэгэхээр төрийн албан хаагч, хуваарь бизнес эрхлэгч нар маань одоо нэг удаадаа 2 сая төгрөгөөр байр дунджаар 2 сар сая байхгүй юу? Улаанбаатарт бол 2-оос 3 саяар хийгддэг. Тэгээ энэ шүдийг бол тэгж хийлгэх бас боломж байна гэдгийг бас хэлж байна. За тэгээд хамгийн сүүлд нь хэлэхэд шүд хийдэг бол хамгийн чухал эрхтэй. Бид нар ингээд шүдгүй яваад идэг. Хиймэл шүд гэдэг чинь юу вэ гэхээр тухайн шүдийг буюу шүдний игнийг соггийг нөхч байгаа. Одоо тийм нөхөр сэргийг нэг эмчилгээний төрөл байгаа. Тэгтэл настай хүмүүс л одоо настай хүмүүс өвөө эмээр шүд хийлгдэг биш. Гэтэл нэгэн шүд байхгүй хахад ямар их одоо эрсдлүүд гардаг билээ. Зааг гардаг, наалдаг, дээдлийн шүд нь сундаг, доотлын шүд нь сундаг. Гэтэл одоо Улаанбаатарт 18-аас дээш насны одоо охтууд бас залуучууд ганц үүдэн шүд байхгүй хахад хунцар шүд зүүхгүй шүү дээ. Шууд имплантыг шийдэл болгоцсон байна. Энэ тэр хүнд нь үнэхээр амар. Үнэхээр тэр хүндээ
Энэ одоо бараг л дээдл нь бол 15-аас 20 жилийн баталгаатай гэж ярьдаг байхгүй юу. За тэгэхээр манай эмнэлэг тухайн хүний одоо тэр бүх одоо эмчилгээний тэр хариуцлагатай байдлыг үүрээд багшигаа ураад бүх зардлын даагаад тэгээ эндээ ингэж урьж ингэж хийлгэж байна. Ариун шүтэн шүдний эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан төдийгүй бие даан имплант суулгах хагалгааг өмнө нь амжилттай хийж байсан туршлагатай тул үйлчлүүлэгчдийн хүссэн үйлчлэгийг үзүүлэх имплант ажилбарыг мэрэгжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх боломжтой гэдгээ онцолж байлаа. Мөн имплант ажилбар нь харьцангуй өртөг өндөр байдаг тул үйлчлүүлэгчдээ боломж олгож лизингээр тус үйлчлэгийг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.